За энэ бичлэгээр Triangle of Sadness буюу гунигын гурвалжин гэж орчуулах юм уу? Ийм нэртэй киног ярилцсан. За энэ бол миний хамгийн дуртай кино мөн. Тэгээ Triangle of Sadness гэж 2022 онд гарсан Швед найруулагчтай Рубен Эстлунд гэдэг хүний бүтээл. Тэгээд жанр нь бол комеди гэдгийг. Бид нэр комедиг бас нөгөө инээдэм хошин шогийн тэр гэж инээдмийн киноч гэдэг юм уу тэгж ойлгох гэдэг. Гэтэл үгүй. Ерөөсөө нөгөө tragedy and comedy гэсэн хоёр өвчин гэсний грекээс гаралтай. Тэгээ tragedy гэдэг нь бас тийм эмгэнэлтэй энэ төр гэсэн үг нь биш байхгүй юу? Эмгэнэлт жүжигч гэдэг юм уу? Комеди гэхээр хошин жүжиг мүжиг гэх гэдэг. Уг нь анх утга нь тийм байгаагүй юм. Хамгийн анхны тэр грекийн утга нь юу байсан гэхээр тухайн зохиол хэрвээ трагеди гэвэл тухайн зохиол эхлээд өндөр зиндааны хүнээс эхэлдэг. Тийм жишээлбэл хаанаас, баатараас. Тэгээд түүний амьдрал уруудсаар агаад аимшигтай төгсөж байгааг трагеди гэдэг байхгүй юу? Хамгийн сүүлд нь айдас, өрөвдөх сэтгэл төрүүлэх тийм зорилготой байдаг. Тийм. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг Эдип хаан гэж зохиол байгаа шүү дээ. Эдип хаан бол хааны амьдралаас тухайн үйл явдал эхэлж байгаа шүү дээ. Дээд зиндааны хүнээс. Тэгээд тэр хаан тийм хүүхэд мөнхөд төрүүлээд тэр хүүхдийнхээ гарт өөрөө үрэгдээд дуусч байгаа шүү дээ. Хамгийн сүүлд. Тэгэхээр дээд зиндааны хүнээс ахуулаад доошоо уруудаж яваад аимшигтай төгсөөд хүмүүст айдас, өрөвдөх сэтгэл, нинжин сэтгэл төрүүлэхийг трагед гэж хэлдэг. За комеди гэдэг бол эсэргээрээ буюу доод зиндааны хүмүүсээс эхэлдэг байхгүй юу? Тийм. Жишээлбэл Данчегийн Divine Comedy гэж зохиол байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Данче бол өөрөө гол дүр болчихсон Divine Comedy дээр. Тэгээд жирийн нэгэн хүн хэцүү байдалтай эхлэнгүүтлээ явсаар агаад сайн сайхан төгсдөг. Тийм. Ингээд хүнд тийм үү hope буюу найдвар, өөдрөг, тийм гэгээлэг тийм ирээдүй төгсгөл байна шүү гэдгийг харуулдаг аз жаргалтай гар төгсдөг байхгүй юу? Комеди гэдэг чинь. Энийг комеди гэдэг. Тэрнээс хүн нээлгээд байгаа юм биш шүү дээ. Данчегийн Divine Comedy. Тийм. Данче бол одоо жирийн хүн тамийг туулаад гурван том тамийн ертөнцийг туулсны эцэст аз жаргалтай тэр сайн сайхан ертөнцөд хүрэж байгаа ш. Тийм. Тэгэхээр энэ нөхгүй юу. Тэгэхээр энэ кино бол ийм комеди тэрнээс тийм үү инээлгээл байх зорилготой тийм хошин шогийн кино биш. За тэгээд киноны товч агуулга гэвэл нэг гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Хамгийн ихний хэсэг нь Карл ба Яя гэдэг нэртэй. За Карл ба Яя гэдэг нь хүний нэр Карл гэдэг залуу тэгээд найз охины Яя гэдэг ийм хос байгаа юм. За тэгээ хоёр дахь киноны бүлэг бол тансаг зэрэглэлийн аяллаа хөлөг онгоцын тухай гардаг. За гурав дахь нь хөлөг онгоц осолдоод тэд нэр арал дээр үлддэг. За тэр арал дээр үлдсэн хүмүүсийн тухай одоо гарна. Тэгэхээр энэ киног задлан ярилцахын тулд анализ хийхийн тулд маш их спойлерд нь тийм бүх үйл явдлын нэрн детейл авч үзэн. Тиймээс хэрвээ Triangle of Sadness гэдэг киног үзээгүй бол үзээд ороод ирээрэй гэж хүсэж байна. За хэрвээ киногоо үзсэн болвол эхлэе. За Triangle of Sadness гэж юу гэсэн үг вэ гэвэл энэ хүний энэ одоо хөмсгөний голд гардаг зураасыг Triangle of Sadness гэдэг байхгүй юу? Одоо ингэж гарч байгаа. Ингээд энд ингээ гурвалжин үрж байгаа зү энэ пирамид шиг. Энийг Triangle of Sadness гэдэг. Тийм жишээлбэл Монголын өвөр Монголын хийсэн Чингис хаан киноны тийм баасан билүү те тэр жүжигчин жишээлбэл Triangle of Sadness-тай шүү дээ. Тийм.
Тэгээ одоо юу гэдэг нь Дикабро өөр одоо зөндөө жүжигчин тийм ер нь ингээд жоохон нас яваад ирэхээр эрэгтэй хүнд ийм triangle of sadness гараад ирдэг штэ. Тийм. Тэгэхээр ер нь энийг хэлж байгаа энэ triangle of sadness гэдэг. Тэгээ энэ нь бол юуны бэлэг тэмдэг вэ гэвэл гоо сайхны салбарт хөмсг хоорондын энэ гунигтай одоо энэ гунигтай харагдаж байгаа хэсэг нь амьдрал дарлуулсан, зовлон үзсэн тийм үү? Хоосрол, гүн гүнзгий тийм ер нь утгыг илэрхийлдэг. За тэгээ кино эхлэхэд бол Карл гэдэг залуу моделийн кастинг шалгаруулалтанд орж байгаагаар бол эхэлдэг. За тэрэнд ингэж хэлдэг. Инээмсэгэл. Тийм. Энэ бол H&M. Дараа нь одоо ингээ хөмсгөө зангид энэ бол Balenciaga гэдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингэж инээмсэглэх тийм үү? Сайхан байх, смайл байх. Энэ төр чинь хямдхан үн цэнэгүй тийм олон нийтэд хүртээмжтэй тийм үү? Нэг тийм масс продакшн энгийн хүн болгонд л очих боломжтой тийм хямдхан гэсэн ийм символ цаанаа явж идэг. Эсвэргээрээ ийм чухал царай гаргаад хүүтэн царайлаад инехгүй тийм үү? Serious царайлаад хөмсгөнийхөө энэ зудаасыг гаргасан байдалтай байвал энэ бол үнэтэй дээд зэрэглэлийн тийм. За тийм ч амархан хүрчих боломжтой брэнд биш шүү. Өөрөөр хэлбэл одоо Balenciaga шүү гэдэг багхгүй юу? Тэ? За тэгээ кино хэлэхэд бол за H&M гингүүд хүмүүс ингээ инээдэг. Balenciaga гингүүд юм serious-аар гаргадаг. H&M, Balenciaga, H&M, Balenciaga. Тэгээ энүүгээр бол одоо ингэж satire хийж одоо өнөөгийн энэ capitalist business-ыг шоглож эхэлдэг. Тэгэхээр тэр инээмсэглэл гэдгээр юу хэлээд байна гэхээр найрсаг, дотн байдал, хинч авч чадах тийм бүтээгдэхүүнийг зарж ийн гэсэн мессежийг илэрхийлж байгаа юм. Жишээлбэл H&M, Zara одоо юу байдیں۔ Adidas, тийм Nike, тийм энэ брэндүүд бол өөрхий доод брэндүүд. Тийм хүн болгон ажил хийгээд авчих боломжтой. Тийм. Гэтэл юу гэдэг LV, тийм Chanel эсвэл одоо юу гэдэг Balenciaga өөр одоо Францын, Италийн тэр том том брэндүүд болвол тийм ч амар биш. Одоо Ralph гээд эндээ нөгөө морь унаа явж байгаа үний дүрстэй тэр брэндүүд бол ер нь зах зээл рүү чиглэсэн биш шүү. Тийм. Тэрийг хэлж байгаа. За тэгээд тэр бол хөршгүй, онцгой, тийм сэтгэлдлийг хүнд ингэж төрүүлдэг. Ингээд сэтгэл зүйтэй буюу психологтой энэ брэндүүд холбоотой. Энэ бол онцгой зүйл гэж зорилго одоо төрүүлж байгаа юм. Тэгэхээр инээмсэглэл уг нь яадгүй гэхээр эмпатиг илэрхийлээд байдаг байхгүй юу? Инээмсэглэн гэдэг бол хүнлэг байдал, дотн байдал, эмпати буюу хүнийг одоо бодох, хайрлах түүнийг илэрхийлж яадаг учраас энэ бол тансаг брэнд биш. Энэ бол алдаа гэж үздэг. Инээмсэглэх гэдэг бол алдаа. Загварын ертөнцид. Эсвэргээр чухал царай гаргаад хүүтэн өндөй байна гэдэг бол би чамтай адилхан биш шүү гэсэн тийм байд суурийг баримталж байгаа юм. Тэгэхээр эмпати гэдэг өөрөө тэгш байдал, тэгш ирэх, ойрхон нэг их ангиар хуваагдаад байгаа юм биш. Тийм. Тэрийг уг нь илэрхийлж байгаа юм. За эсвэргээр тэр луксус консюмер буюу тансаг хэрэглээ гэдэг бол ялгарал, тусгаарлалт, би чамаас тусдаа хүн, дээд хүн, зиндаа өөр. Тийм. Тэр явж байгаа. Ингээд маш давхар утгатайгаар кино бол өгөөдөж эхэлдэг. За энэ загвар маркетинг хэрэглээний соёл бол хүн хоорондын тэр уялдаа холбоог нь биш. Харин ялгааг, шатлалыг хүсэл шунал дээр тулгуурлаж байгааг харуулж байгаа юм. За тэгэхээр капиталист нийгэмд инээмсэглэл, эмпати гэдэг бол аюултай. Яагад гэвэл тэгш харилцаа бий болгох гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Би тэгж доошоо бууж чамтай нэгэн зэрэг төвшөнд харилцаж байгаа байхгүй юу? Тиймээс энд брендийн ялгарл, устдах эрсдэлтэй. Тийм. Тэгэхээр инээж болохгүй.
Хэрвээ чи мөнгө олдоггүй нэг хямдхан smiling group баймаар байвал ямар хаштаг хэрэгэлдэг үү гэвэл тэр канон дээр хэлж байгаа шүү дээ. Friendship #everyone's equal буюу хүмүүр эрхтгш. Stop climate change буюу одоо уур амьсгалын өөрчлөлтийг зогсоё могсоё гэсэн иймэрхүү хаштаг чи хэрэгжилж байвал чи тэр smiling group гэж байгаа байхгүй. Тэр доод зиндааны group гэж байгаа байхгүй. Хэрвээ чи Balenciaga баймаар байвал дээд зиндааны хүм баймаар байвал чи яг хүүтэн үндий байх хэвээр хөмсгөө зангидах хэвээр чухал царайтай инээдэггүй бардам их зантай байх хэвээр гэдэг. За ингээд киноны нэгдүгээр бүлэг эхэлдэг. Нэгдүгээр бүлэг бол Карл ба Яя гэдэг нэртэй. Энэ нь загварын ертөнцийн хоёр хүн. За Карл бол тэгвэл тэр одоо шалгаруулалтанд орох гээд өөрөө нэг эрэгтэй модель болох гээд зүтгээд идэг. Даанч нэх шалгардаггүй, амжилтанд хүрдэггүй, өөрөө яг чаддаггүй, шалгаж чаддаггүй юм. Гэтэл найз охин нь Яя аль хэдийн амжилтанд хүрсэн. Тийм од загвар өмсгч модель тийм Карлыг хол хаягдсан карьерийнхаа хувьд. За тэгээд тийм үү Карл найз залуу нь үзэж агаад тэг хөөрхийн найз залууд нь сандалч олддоггүй юм. Тэгээ нэг хойно мань хүмүүсийн дунд сууж нэг найз охиноо хүлээж үзэж агаад тэр хоёр найз охиных нь тэр загвар өмсөлтийн алхаад дууссаны дараа хоолны газар ороод одоо болцдیں۔ Тэгээ яая болвол найз залууга ерөөсө тоохгүй нүрээ будаад байдаг. Тэг ингээд нүүрнийхээ урд ингээд пүүдэр байсан. Тэ? За тэр нүүрнийх нь будаг одоо тэр пүүдэрнийх нь зургийг харвал тэнд нэгэн символ байгаа. Тэр бол 12 нарны одоо цацрагтай тийм тойл. Энэ 12 нарны хошуутай ийм од нь юуг бэлэгддэг вэ гэвэл энэ өөрөө Европт хийгдсэн кино гэж хэлсэн те. Европын албаны ер нь бэлэгдэл юм байгаа юм. Тийм. Европын эв нэгдэл. Яг гэвэл Европ гэдэг чинь нэг 20 гаруй улс Европын холбоонд одоо багтж байгаа ингээ явж байгаа шүү дээ. 29 30-аад орн. За тэгвэл энэ өөр зүүн Европ, баруун Европ, урд тойрны Европ гэсэн өөр улсууд хоорондоо эв нэгдэлтэй, ард түмнүүд нь нягтралтай, тэгээ solidarity буюу одоо эв санааны нэгдэлтэй байх хэрэгтэй гэсэн одоо team символ болохгүй юу? Тийм. Тэгээ энэ triangles work гэсэн бас нэр том яа гэм а. Triangles work гэдэг нь одоо дэлхий дээрх ухамсарын гэрлийг нэмэгдүүлэх зорилго өгөхий тийм одоо бясалгал сүнслэг сүлжээний ажлыг triangle work гэж хэлдэг аахгүй юу? Философт. Жишээлбэл тэр одоо triangle work буюу тэр гурван одоо гурвалжин нь юу юм гэвэл нэгт бие энэ бие мах байд. Хоёрт сэтгэл. Тэгээ гуравт оюун. Тий. Энэ гурвын нэгдсэн цогц нэгдмэл байдлыг бас тэр 12 нарны цацрагтай символоор илэрхийлдэг. Тий. За тэгээ кино бол ингэж эхэлж байгаа. За тэгш ирэх тийм үү? Бид бол ялгаагүй эм нэгдэлтэй за үүнийг ухамсарлая гэсэн ийм символыг харуулж кино бол эхэлдэг. За ингээд Карл Яя хоёр болзаан дээр одоо маргана. Бийл ингээд ирээд төлбөрөө төлөх болж байгаа юм. За ингээд мөнгнөөс олж хосоод маргалдаг. Энэ нь мөнгөний яриа бүх яриаг дуусгадаг гэсэн үг байдаг гэж байгаа шүү дээ. Энэ шиг тэр хосын харилцааг мөнгө устгаж яадаг. Тийм. Нэгэндээ дургу болдог. Мөнгнөөс олж хайртай хосууд нэг нэгэндээ дургу болдог. Тийм. Капитализм хайрыг хүртэл устгадаг байхгүй юу? Тэгээ одоо хин одоо энэ нэг кейк гэсэн 3 шил юу хундаг вайн уусан. Тэг энийг одоо хин төлөх юм гэд ингээ бүх асуудал болдог. Эрэгтэй нь хөөрхий мөнгө муутай яагаад гэвэл олигтой нэг карьергүй эмэгтэй нь бол энэ фэшн ертөнцид аль хэдийн амжилтанд хүрчихсэн их орлого олдог. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө төлмөөргүй байдаг. Нэг хүүхэд дагуулж авч байгаа юм шиг
залууга даагаад явмааргүй байдаг. Хэдий өөрөө төлчих чадaltaй ч гэсэн найз залууга төлөхийг хүлээгээд байдаг. За тэгэхээр найз залуу нь нэг өөр мэдрэмж ингээд авчдаг. Зөвхөн ер нь энэ мөнгөний асуудал биш. Тэгээ нэг тийм гендерийн асуудлыг одоо үүсч эхэлж байгаа. Та нар үзсэн бах. За тэгээд бөөн хэдүүл олсны дараа эмэгтэй нь яая төлбөрийг төлөөд тэгээд цуг таксинд суугаад үргэлжлүүлээд гэдлүүгээ явж байхдаа ахиа маргадаг. Тийм. Эрэгтэй нь 50 төлмөр байна гэдэг. Тийм. Ядаж. Гэтэл би 50 төлмөр байна. Би одоо эрэгтэй найзуудтайгаа тийм бусад эмэгтэй найзуудтайгаа ч гэсэн гадуур гараад юм хийвэл би дандаа л 50 ингээд төлдөг штэ. Гэсэн чинь найз охин нь эмэгтэй нь би тэгвэл чиний сайн найз биш. Тийм. Би сайн найзтайгаа секс хийдэггүй. Тийм. Чи бид хоёр сайн найзууд юм уу? Гэт ингээд уралдаг. Тэгээ эмэгтэй таксинаас гараад явхад жолооч эрэгтэй тэр Карлд зөвлөдөг. Жолооч эрэгтэй болвол тэр хоёрын маргааныг сонсоод яваад байсан. Тэгээ яая төрүүлээ дуудлаа таксинаас буугаад гарчдаг. Тэгэхэд эрэгтэй нь одоо төлгөрөө төлөх болоод гарах гайжсэн чинь тэр таксины жолооч хэлж байгаа байхгүй. Чи эмэгтэйдээ ингэж атгуулж болохгүй. Тийм. Наа чин бүр даварцсан эмэгтэй байна. Тийм. Хэрвээ чи одоо энэтэй you have to fight. Тийм. Чи тэрнтэй одоо алалцахгүй болвол чи одоо найз охиныхоо боол олно шүү гэдэг байхгүй юу. За тэгээд лефтэнд ороо дахиад ингээ үргэлжлүүлээд санийхаа ярилцгийг маргадаг. Тэгээ эмэгтэй нь Карл би чиний над өмсөж байгаа бодволкийг авч өгсөн. Тийм. Миний төлсөн хотелд чи ирж унтдаг. Тийм. Би оройн хоолны мөнгийг төлдөг. Тийм. Би бүх юмыг одоо ингээ гаргадаг. Тийм. Тэгэлсэн. Тэгээд мөнгнөөс олж хэрэлдээд байхдаа эмэгтэй нь тэгвэл 50 еврог чинь тэгвэл буцаага төлчихийгээ дуурлаад цээжинд хийчдэг. Тэгсэн чинь Карл дүрс хийж уурлаад намайг битгий тэгж доромжлоорой гэд үхтлээ уралдаг. Тийм. Эмэгтэй нь мөнгө яриад эрэгтэй нь мөнгө биш тийм сүр сүлд masculinity gender яриад маргаад байгаа юм. Яг энэ хэсэгт. Тэгэхээр тэр тэнцүү баймаар байна гэдэг байгаа тэр эрэгтэйгийнх нь хувьд бол gender сүр сүлд өөрөөр хэлбэл эмэгтэй нь даагаад мөнгө төлөөд байх нь өөрөө тийм гутамшигтай. Тэгээ тийм тайлбарлах юм бас аргагүй. За тэгээд 50 төлөйгээд байгаа нь үнэндээ бол мөнгөний тухай биш юм байгаа юм. Тийм мөнгөө 50 төлөйгээд байгаа юм биш юм. Эрэгтэй нь илүү доошоо орчоод байгаа. Тэгээд 50 гэдгээр at least тэнцүү баймаар байна гэдэг байгаа юм. Тийм. Тэгэхээр эмэгтэй нь хүчтэй байгаа болохоор маргалтаад ганцаараа явж байхдаа тийм үү? Тэр Карл өөртөө хэлдэг байхгүй. Bullshit feminist гэд найз охиноо хэлдэг. Тийм. Тэгэд тэгчээд хотелийнхаа өрөөнд ороод орны хажуудах товчлуураар Карл ингээд гэрлээ унтраах гэсэн чинь унтардаггүй. Ингээд бусад гэрлүүд нь унтарчаад яг тэр босоо хөлтэй гэрэл унтардаггүй юм. За тэгээд Карл босоод заавал бүр орноосоо тийм үү тухтай хөвччихсэн юм чинь босч очиж тэгээд тэр гэрлийг дараад гараараа унтраадаг механикаар. Тийм тэгээд унтраач шүрэн чаддаггүй юм. Тэгээд ингээд тэр гэрлийг унтраахгаа бүдлээд байж хахад яая орж ирдэг байхгүй. Найз охин нь орж ирээд яг тэр унтраах гэж оролдоод исэн гэрлийн өмнө суудаг. За энэ найруулагч бас л сайн үзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр гэрэл бол яая юм байгаа юм. Яая. Өөрөөр хэлбэл яаяг Карл удирдлагандаа байлгаж чадахгүй байгаа гэхэлэр хэлж байгаа. За ингээд буудлын өрөөндөө хоёулаа сайхан эвтэй найртай ярилцъя гэд ярилцдаг. Эрэгтэй нь хэлдэг Карл гэж чи надаас их мөнгө олдог штэ. Заримдаа чиш гэсэн төлөлцөх хэрэгтэй штэ гэдэг. Тэгсэн чи яая. Тэгвэл хэрвээ би жирэмсэн болчихвол яах юм? Энэ косметик
Энэ загварын ертөнцийн насны учраас дэндүү богино настай. Миний гоо сайхан дуусаад 10 жилийн дараа би ингээд мөнгө олж чадхаа болоод ирвэл яах юм? Тийм хүүхдээ асраад би гэртээ суугаад жирэмсэн болоод би муухай болоод тийм мөнгө олж чадхаа болчихвол тэгвэл чи яах юм гэж асуудаг. Тийм. Хэрвээ чи намайг ингэж хангаж чадахгүй юм бол би цагаа хүрсэн хэрэг болно гэж яая хэлдэг. Тийм. Тэгэхээр энэ яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд мөнгөний асуудал капитализм чинь энэ гендертэй хоршоод өнөөдөр бүх ер нь гэр бүлд яг ийм ер нь асуудлыг үүсгэж идэг. Тийм. Тэгээд хосуудын хайрыг улам мохоогоод байдаг. Тэрнээс нэх өөрөө өөрсдөө нэгэндээ дургу болоод салаад байгаа асуудал нэх гардаггүй байхгүй юу? Капитализм дандаа энийг бий болгоод байдаг. Тийм. Системд дандаа асуудал байгаа шүү. За ингээд 2 дугаар хэсэг эхэлдэг. 2 дугаар хэсэг бол яхт буюу хөлөг онгоц гэдэг нэртэй. За киноны 2 дугаар бүлэг яадгүй гэхээр мөнгөө төлөөд ирж байгаа тансаг усан онгоцыг тийм үү баячууд тэр тансаг усан онгоцон дээр ирэхээс өмнө ажилчаа ангийнхан мүлхэж бүр өвдгөлж жагаад үхтлээ зүлгэж угааж цэвэрлж яадаг гал сцен ингээд эхэлдэг. За тэгээд нэг портлоод нисч тэр усан онгоцонд далайн дунд ирээд тийм үү нисдэг тэргээр нэг шар цүнхтэй юм буулгаж өгдөг. Тэгэл сүлдээ тэр шар цүнх мөхөж аваад л бараг л одоо юу гэдэг нэг л чухал мэдээлэл те хар тамхи асар их мөнгө юу гэдэг тийм юм л болов уу гэсэн хүлээлттэй байжээтэл тэр шар цүнх галтагооны өрөөрөө ороод тогоочтын гарт очдог. Тэгээд шар цүнхийг онгойлгосон чинь дотор нь нутелла байдаг. Тийм. Нутелла гэд талхан дээр түрхэж тавьж иддэг шоколад гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл баячууд яаж тийм үрэлгэн загнадаг вэ гэдгийг эндээс одоо харж болно. Нэгэн мафийн толгойлогчийн эрэх бацаа жоохон үхэхэд хоолоо голоод тэр круз хөлөг онгоцын хоолыг идэхгүй гэж уйлаад тэгээд аавдаа хэлээд аав нь тийм үү хотоос дуудаад портлотоор нисдэг онгоцоор нутелла авчруулсан. Тийм. Тэгэхээр энэ бол би бас өмнөх бичлэгэн дээр хэлж ирсэн хин climate change буюу энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бий болгоод байдаг вэ гэвэл энгийн хүмүүс огт бий болгодоггүй маа. Энийг дандаа баячууд бий болгодог. Тухайн нийгмийн топ 10% байгаа баян хүмүүс л дандаа бий болгодог гэж өмнө бичлэгэн дээр ярьж ирсэн. Тэгэхээр тэр явж байгаа. Ийм bullshit job хийдэг хүмүүс. Нийгэмд ямар ч хэрэгцээг хүмүүслөө асар их мөнгө олж идэг ийм ажилтай хүмүүс энэ дэлхийн дул харал зэрэг үр ашиггүй ийм байгалыг дэлхийг сөрүүлэх бүх хам юмыг хийж идэг гэдгийг одоо үүнээс харж болно. Тэгээ круз буюу усан онгоцны тийм үү тэр круз баг гэж байгаа шүү дээ. Одоо крю тий. Тэр крюнийг менежер ажилчдаа ингэж загтаг. Юу ч болсон тимээ ирхмэл гэдэг гараа гэдэг. Тий. Yes sir. Юу ч болсон хууль бус юм шаардсан ч тэнийг юм гуйсан ч эсвэл цэвэрхэн газрыг бохир байна гэж хэлсэн ч гэсэн тийм нэг л дүрм чи баримтлах хэвээр. Тим эрхмэл гэдэг гараа гэж одоо тэр круизийн одоо ажилчаа ангийнханд загтаг байхгүй юу. За энэ бол эмоцийн хөдөлмөр гэсэн ойлголт социологид байдаг. Emotional labor буюу хүний сэтгэл хөдлөл хүртэл эмоц хүртэл капитализмд давхар ажил хийж байдаг. Хүн ууралчиж болохгүй, инээчж болохгүй, өөрөө өөртөө зөрчилдөн байж ингэж үйлчилгээний ажил хийдэг болсон гэж Хокшилд гэсэн социологч энэ нэр том яг гаргаж ирсэн. Энийг бол бас харуулж байгаа юм. Тийм. Тэгээ энэ эмоцийн хөдөлмөр гэдгээр ер нь муу мухайг хөдөлмөр яаж зөвшөөрүүлдэг вэ гэдгийг шүүмжилж бас харуулж байгаа юм. Тийм. Жишээлбэл чамтай секс хий, унтыг гэвэл унт yes sir, тэмээ эрхмээ тгий гэж хэл гэсэн юм явж байгаа. Энэ бүхний эцэст аялал дуусахад та нар тэр өгсөн типээр нь бүр хангалттай одоо бүр зайн
сайхан амьдралаа өөрчлөх тийм мөнгөтэй болно гэж менежер ажилчдаа хэлдэг. Энэ сервис ажилчид нь бол европчууд гэдэг тэгээд тийм зүүн Европ, баруун Европ, зарим Америк хүмүүс хүртэл. Тийм. Тэгэхээр эдгээр чи ажиллаж ангийнхан бохгүй юу да. За тэгээд хөөх нэг тип өгж байгаа төдийд л энэ хүмүүсийн амьдрал бүрэн өөрчлөгдөнө гэж байна шүү дээ. Яа. Ийм их тэгш бас байдалтай. За тэгээд энэ хөлөг онгоцон дээр ахаад өөр нэгэн ажиллаж анги бий. За энийг бол би бүр люмпен пролетар гэж нэрлэмээр байгаа юм. За Маркс люмпен пролетар гэдгээр юу гэлдэггүй гэхээр бидний тэр хилээд байгаа зүгээр нэг пролетар тий офисын ажилтан, судлаач, багш, эмч, мэмч биш. Бүр одоо үгээгүй хоосон тийм ажиллаж анги гэж байдаг. Хамгийн одоо бидний ойлгодгоор юу гэдэг цэвэрлэгч, бараг л одоо юу гэдэг сантехникийн ажилтны тэрийг монголчууд тэгж ойлгодог шүү дээ. Одоо санаа нь тэр явж байгаа. Бохирын ажил мэжилттэй зуралддаг хүмүүс чинь люмпен пролетарууд. Яг тийм анги ахаад энэ онгоцон дээр байгаа. За тэр хүмүүс бол европчууд биш. Тэр хүмүүс бол Өмнөд Азиад ихэвчлэн Филиппин, тийм Индонезиа, Вьетнам юу гэдэг нэг тийм одоо ядуу орны хүмүүс тийм ядуу орны хүмүүс энэ люмпен пролетарын ажлуудыг хийж байгаа. Жишээлбэл жоллон угаах, төмс арилгах. Юу гэдэг хүмүүсийн нүдэн жирээсөө энэ хүмүүс харагдаж болохгүй. Тэд нэр өрөөний цэвэрлэгээ хийн, тэд нэр аяг тав угаана, тийм гөрүшиг буюу хамаг юм зөөн, тийм dirty jobs буюу одоо бохир хар ажил хийдэг тийм цагийн ажилчид байгаа. За тэд бол тэр баячуудад харагдаж болохгүй, тэгж тэдний таашаалыг унгаж болохгүй. Тийм. Зүгээр л ингээд царайгаа харуулхад л баячуудын таашаал нь унна. За гэхдээ энэ хөлөг онгоцон дээр тэд л хамгийн ажилсаг хүмүүс. Өдөрт 19 цагт тийм үү өрөөгөө зэвэрлүүлэх үү гэд хаалга тогсож байгаа. Тэгэхэд Карл Яя хоёр унтчил байдаг. Гэтэл тэр одоо Өмнөд Азийн өстой хар өглөө бас ажиллаж байдаг байхгүй. За ингээд Карл Яя хоёр энэ одоо баячуудын хөлөг онгоцон дээр ирээд ингээд нарлаа сууж яадаг. Тэгээ Карл бол Ирландын зохиолч Джеймс Жойсийн Улисс гэд номыг ингээд уншаад хөвччээдэг. Гэхдээ яг үүндээ уншдаггүй зүгээр барай суудаг. Үүгээр бол юу харуулж ийн гэхээр Карл өөрийгөө боловсралтай мундаг гэж харагдах гэж хичээж байгаа, оролдож байгаа байхгүй юу? Яг гэвэл Улисс гэдэг бол литературын буюу уран зохиолын ноён оргил бүтээлүүдийн нэг. Тийм. Хүн төрлөختний оюуны хамгийн оргил бүтээлийн нэг чинь Джеймс Жойсийн Улисс. За тэгээ Карл тэрийг мэддэг. Тэгтээ өөрөө уншдаггүй. Яагаад гэвэл тэр хөлөг онгоцон дээр байгаа баячууд ямар нэгэн хэмжээгээр боловсралтай гэдэг том одоо эрх мэдэлтэй хүмүүс эсвэл асар их хэмжээний мөнгөтэй хүмүүс байж байгаа. Өөрсдийн гэсэн тийм үн цэнтэй. Гэтэл Яягийн ачаар Карл ирсэн. Карл өөрт нь юу ч байхгүй. Тийм. Яя инфлюенсер болохоор том модель од болохоор тэр хөлөг онгоцон дээрх одоо тасалбарыг өгсөн байж байгаа. Тэнгүүд Карл зүгээр найз залуу нь учраас найз охиноо дагаад азар исчихсэн. Тиймээс тэр дунд нэг өөрийгөө ядаж боловсралтай харагдуулахын тулд Джеймс Жойсийн Улиссыг барьж сууж яадаг. За тэр үед Крүү буюу усан онгоцны багийн нэг грек залуу гоё биетэй тийм үс сахлан сайхан ургасан тийм нэг залуу амар халуун байсан болохоор цамцаа тайлчдаг. Тэгээд яая ингээ хараад байсан болохоор нь өөдөөс нь сайн уу гэд мэндэлдэг. Тийм. Тэгсэн чинь Карл ууралдаг. Тийм. Гэхдээ Карл яг үүндээ хардаж ууралсан биш байхгүй юу? Харин доод зиндааны хүнтэй буюу им ажил хийж байгаа ажилчин хүнтэй харьцлаа. Бүр инээн сэглээд ингээд чи мэдчихлээ штэ гэж Карл яг үүндээ ууралдیں۔ Тэгэхээр ингээ ангийн ялгаанаас болоод ингэж мэдлэгч юу н болохгүй.
Тийм. Тэгээд дараа нь Карл ууд нь үрээд онгоцны менежерт очиод гомдол гаргачихж байгаа шүү. Танай энэ онгоцон дээр чинь нэг грек залуу дээгүүр хувцас тайлцсан. Тэг ингээд тамхи мамх татаад байна. Энэ нь надад амар тухгүй байна. Тэгтээ жоохон л нэг тухгүй байна. Тэгтээ зүгээс зүгээр гээл ингээд ховлоо яваад өчтдөг. Тэгсэн чинь хэдэн минутын дараа онгоцноос тусдаа усан онгоц хурж ирээд тэр грек залууг шууд тэр онгоцноос хөөгөө явуулдаг. Ачаад аваа явдаг. Бүхэл бүтэн хүний амьдрал ингээ балардаг байхгүй. Ингээд за яг тэр ховлох үеэрээ Карл тэр менежерийн өрөөнд алмазын тэм хормон бөгж байсан. Тэрийг харсан. Тэгээ Карл хэрвээ энийг яагаад өгвөл бас гоё юм байна гэд тэг менежерээс би таны энэ бөгжиж үзэж болох уу гэд асуудаг. Тэгээд асууж агаад үнэн нь хэдвэ гэд асуусан чинь 28 мянган евро гэдэг. Монголоор 112 сая төгрөг байхгүй юу? 28 мянган еврогоор ганцхан ширхэг бөгж. Тийм. Тэгээ манай Карл чинь ядуу юм болохоор бантаад гардаг. Тэгээ хөлөг онгоцны Ахмад буюу капитан тий. За одоо Ахмад капитан бол маш их ном уншсан, Марксийн философиг уншсан хүн учраас бүгдийг ойлгодог. За тэгээд маш их уудаг байхгүй юу? Тэгээ өрөөнөөсөө гардаггүй. Уугаал байна. Өдөр шөнөгүй өрөөндөө уугаад иждэг. Тийм. За тэгээ нөгөө менежер нь санаа зовоод л гараад ирээжтэй та зүгээр өмөөгөр байл санаа зовоод байгаа. Тэгээ өрөөндөө уугаал яж байгаа. За нэг юм капитан гэсэн хүн байгаа юм байна гэж үзүүлнэ. За дараа нь яая паста идэх гэж агаад ингээд зурга аж жаргалтайгаар авахуулаад тэг ингээд инстаграмда постлдог. Тэгээ постлсныхаа дараа тэр ингээд идчихсэн гоё пастанаасаа бүр нэг ч идэлгүй цаашаага ингээд гураадаг. Тэгээд тэр хоолны ширээнд сууж исэн нэг 100 еврод тэр бомтонтой танилцдаг. Чи яага хоолоо ингэсэн бэ тэр гэж зүгээр. За тэгээд би инфлюенсер юм аа. Тиймээс би ингээд инстаграмда одоо байнга зураг хийж авах, юм гой гой одоо зураг хийж авах ёстой байд юм аа гэд ингээд өөрийгөө танилцуулдаг. За яг энд одоо яаж яая Карл хоёр энэ хөлөг онгоцонд сар үнэтэй баячуудын аяллаа хөлөг онгоцон дээр усан онгоцон дээр ирсэн бэ гэдэг нь тодорхойлдог. Нэг их мөнгө цалин олдоггүй. Гэхдээ маш үнэтэй зүйлсийг үнэгүй авдаг инфлюенсер гэдэг хүн. Жишээлбэл энэ аяллаа эрхийн бичгийг компаниас надад үнэгүй өгсөн юм аа гэж. Инфлюенсер гэдэг бол капитализмын зайлшгүй шинж нэг эсний bullshit job байдаг. Тэгээд зөрүүлээд асуудаг. Нөгөө bullshit job хийдэг хүнээсээ. Та өөрөө юу хийдэг хүн бэ гэд. Тэгсэн чинь зүү Европ аялахтай ах. I sell shit гэж хэлдэг. Тийм. Өөрийгөө мэддэг. Жинхэнэ classic bullshit job хийдэг хүн. Би хог новш зардаг гэж байгаа байхгүй юу? I sell shit буюу би хог новш зардаг гэж өөрөө мэддэг юм боловсралтай. Тийм. Тэр бол гайхамшигтай ир байгаа юм. Тийм. За та тэгээд яг энэ shit зардаг, хог новш зардаг гэдэг чи яг юу гэсэн үг ойлгосонгүй гэд Карл яаяар асуусан чинь ах хэлж байгаа юм. Бизнес гэдэг бол зөв газараа зөв цагтаа байхыг л хэлдэг юм аа. Миний зөв газар бол коммунист байсан 100 Европ. Миний зөв цаг бол 80 оны сүүл 90 оны их үе. Тэгээл бизнесээ эхлүүлж баяжсан юм аа. Зөв газараа зөв цагтаа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл коммунизм нуруу унахад би комбинат авсан юм аа гэдэг. Тийм. Тэгээ ингэж хэлдэг. Call me king of the shit. Буюу намайг хог новшны хаан гэж дууд гэдэг. Тийм. За тэгэл тэнд одоо тэр хөлөг онгоцон дээр ямар хүмүүс вэ гэд харуулна. Тэнд англи
Английн Их Британаас ирсэн Тэрбумтон хос хөгшин байдаг. За тэр хос хөгшин эмгүү хоёр бол тэсрэх бөмбөг хийж зарж баяжсан. Одоо гар бөмбөг hand grenade буюу гар бөмбөг хийж баяжсан. За бас нэг хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэнцэртэй тэр бомб нэг герман эмэгтэй энэ төр байдаг нөхөртөөгөө завг. За тэгээ энэ хөлөг онгоцол бол Европын тэр далайн хэсгээр одоо аялж байгаа хөлөг онгоц грек хавцаа. За тэгээ энэ кино зураг авалт өөрөө нэг 10-аад улс хийсэн бэлээ. Дандаа Европт. Энэ Америк кино биш шүү. Тийм. Герман, Дани, Швейцар, Франц, тийм. Грек энэ төргээд ингээд Европ даяар хийсэн зураг авалтаа хийсэн. За энэ хөлөг онгоцол тэгээд тэр грек хавцаа явж байгаа хөлөг онгоц. За энд нэг бас өрөвдөлттэй баян ир байдаг. За тэр залуу бол асар баян. Гэхдээ тэр эрэгтэй хөрхий зайлвал ямар ч эмэгтэй тоодоггүй. Эмэгтэй хүн хайж байгаа нэг ир байдаг. Тийм. Тэгсэн тэрийг өрөвдөөд яая нэг найзтайгаа цуг ингээд селфи даруулдаг. Тэгсэн чинь тэр залуу онгироод "Гэхдээ би та хоёр Rolex цаг авч өгье. Тэхүү бити буруугаар ойлгороо энэ бол зүгээр та хоёр намайг амар гоё сэтгэгдэлтэй болгосон болохоор л би баярлснаа илэрхийлмээр байгаа юм" гэдэг. Тийм. Тэгээ тэр хоёрыг дайлдаг. Хамгийн үнэтэй шампанскийг авъя, 3 өндөг вайн авъя гэж захиалдаг. Тийм баян. Тэгвэл одоо биеийн муухай эмэгтэйчүүд тоодоггүй нэг тийм ир байдаг. Тийм. За тэгээд нэг баян эмэгтэй усанд орж идэг. Тэ? Байнанд хөвччихэдэг. Одоо байна гэх юм уу? Одоо тийм ингээ усанд хөвччихэдэг. Тэгээ хажуудаа нэг үйлчлэгч эмэгтэй суулгаад янз бүрийн юм донготож өгч өгдөг. Би төрөхдөө л ийм амьдралд төрсөн гэснээ бүх хүн тэгш энтергээд нэг шал логикгүй юм яриад тэр үйлчлэгч эмэгтэйд томроод өөрийнхөө эгог мэдрээ сууж идэг. За тэр үйлчлэгч охин бол үнэ таны зөв ёстой үнэн л гэд ингээд амын дагуулаа яж идэг. Тэгээд тэр орос эмэгтэй бэрд шиг загнаад чи юу өсөж гин би биелүүлээд өгье гэдэг. Гинт сайхан аашнагдсан. Тэгээд тэр эмэгтэй үйлчлэгч гөөгөө надад байхгүй зүгээр мүгээр хэлтгсэн чинь тэр орос одоо баян эмэгтэй бүр үйдсэн даалаад хоёулаа оройлоо солиё гэдэг. Чи над чиг баяны дүрд ороод энэ усанд ингээд ороод хэвтээ сув. Би чамд үйлчлэе. Би чиний үйлчлэгч болъё. Хоёулаа ингээд оройлоо солиё. Ингэж нэг тоглоотхыг гэсэн. Тэгэл бүр ханга хачин бол. Тэр эмэгтэй үйлчлэгч эмэгтэй тэгвэл алуулна штэ болохгүй. Онгоцноосоо хөөгдөн айн насаараа ч хохирох аюултай ер нь л. Тэг ингээд болдгоо үгүй гэсэн чинь үгүй чи босс бол би чиний үйлчлэгч болъё гэдэг нөгөө орос эмгийн чинь тэгээ болдгоо. Тэг үгүй гэж хэлж болохгүй дүрмтэй. Тэг ингээд дилемма үүсдэг. Тэг. Тэг бүр ингэж хэлдэг. I commend you enjoy the moment. Боёо би чамайг гоё бай гэж бүр командалж байна гэж тэр орос эмэгтэй хэлдэг. Хүний гоё байхыг бүр командалж тушаадаг. Тэг. За тэгээд энэ өөрөө юуг харуулж байна гэхээр тэр баян хүний хувьд зүгээр нэг тоглоом нь бүхэл бүтэн ажилчин охины амьдрал нь тэр чигээрээ байдаг аахгүй юу. Тийм энийг бас би өмнөх Анора гэдэг кино дээрээс ярьж ийсэн. Тийм. За тэр нөгөө орос эмэгтэй чинь тийм үү онгоцны бүх ажилчдыг усан сэлэх тийм хүсэлт тавьдаг. Тэгээ энэ бол одоо нэгэсэндээ тушаал гэсэн үг. Хүсэлт гэдэг чинь. Баян хүний бол тушаал. Тэгээд бүх хүмүүс тийм үү тоогооч, цэвэрлэгч, бүр Ахмад капитаныг хүртэл ингээд дуудаад байдаг. Хинч хүсээгүй байхад тэрний хүсэлтээр бүх хүн ус руу орцгоодог. Тийм. Тэгэхээр энд одоо капитализмын гол одоо мөн чанар явж идэг. Жишээлбэл социализм, коммунизм энтерт алдаа нь юу байдг вэ гэхээр хитрхи ил байдаг хөөрхий.
шууд инг тэг болохгүй гэх гээд байдаг. Гэхдээ тэр чинь хөрхий цайлган бохгүй юу? Капитализм яагаад аимшигтай вэ гэвэл бүх зүйл болно, чамд эргчлөө би. Энэ бол чиний өөрийн чинь сонголт гэж байгаа мөртлөө хизээч миний хувийн өөрийн маань сонголт байдаггүй доршдог. Тэнд дандаа манипуляц явж идэг, далд ирэх мэдл явж идэг. Бүх хүн жишээлбэл хүсээгүй усуу орохыг. Гэтэл тэд баян эмэгтэй хэлсэн учраас л орохгүй бол болохгүй. Өөрөө өөрийнхөө хувьд би одоо тэр дарангуйлагдчихж байгаа байхгүй юу? Хэрвээ би үгүй гэчвэл яг уу хинч намайг хүчээр тэгээгүй л дээ. Тэгтэл би үгүй гэх юм бол би одоо ажилласаа халагдана, тийм болохгүй. Аюул надаа муу юм хийчих байх ч гэдэг юм уу. Ийм айдастай. Тимээс одоо тэхээс өөр аргагүй болдог. Капитализм дандаа энэ дээр очиж явж байгаа. За тэгээд нэг шивэд бас хоёр баян ихнэр нөхөр байдаг. Тэр хоёр одоо капитанд гомдол гаргадаг, тий? Дэндүү өөрийнхөө үздэгдэг. Амар ууралчж ирдэг. Тэг яасан гэсэн чинь би ингээд одоо нарлаад хөвчж яхад нар маш үзэсгэлэнтэй байлаа. Шувууд гоё жирэгжээлээ. Тэнгэр маш үзэсгэлэнтэй байлаа. Ингээд байгаль бол маш гоё байсан. Гэтэл усан онгоцны тэр нэг одоо далбаа маш бохир байсан. Тэрийг угаа гэж Ахмад капитанд гомдол гаргадаг байхгүй. Тэг Ахмад капитан. Гэхдээ энэ бол асуудал биш. Яагаад гэвэл моторын тос мос одоо зохигдоод далбаа ингээ бохирдож болно. Нар салхинд бохирдож болно. Шувуу бааж болно тийм. Тэр бол ингээд нэг бохирын асуудал одоо байхгүй. Би бол ихтгэлтэй байна гэж хэлдэг. Тэгсэн чинь бүр уурлаад, сандраад, салганаад яг гэвэл хизээч тэр баян шивэд эмхтэй хүний дор орч үзээгүй хэлсэн үг болгоныг бүх хүн гөлөг шиг биелүүлдэг учраас тэр зангаараа өөрийнхөө дор оруулах гэдэг. Тэг хизээч үгүйгээс хариулт авч байгаагүй учраас бүр ингээд салганаад бүр тэмцдэг. Тэгээ Ахмад капитан угаасаа авралгүй эмхтэй байна ингээд за тэгье бид нэр угаая гэд хэлээд өнгөрөөдөг. За тэнд нэг Английн тэр өвгөн эмгэн хоёр яаж баяжсан гэхээр те бид одоо тэр Английн өвгөн эмэр хоёртой одоо Карл Яя хоёр танилцсан чинь хоёр яг юу хийдэг гинэ гэдгсэн чинь бид хоёр ардчлалыг сахиулд юм аа. Ардчлалыг бий болгодог ийм одоо үн цэнтэй ажил хийсэн гэж хэлдэг. Тэгэхээр яг юу хийдэг гэсэн үг үү гэсэн чинь бид hand grenade буюу гар бөмбөг хийж зарсан гэдэг. Тийм. Өөрөлдвөл ардчлалыг тэгж хүчээр авчирсан зэвсэг нийлүүлсэн хүн байгаа байхгүй юу? Тэгээ тэр хоёр юу гэж хэлдэг вэ гэхээр одоо хөгшилсөн те. Даанч одоо нүүб гарч ирээд бид хоёрын бизнес жоохон унчаад байгаамаа гэдэг. Тэгээ нөгөө хүний эрх зэвсэг мэвсгийг хориглоод унсан чинь бизнес нь жоохон унтсан гэж байгаа байхгүй. Тийм нүгэлтэй хоёр тэр онгоцсон явж байгаа. За тэгээд капитаны одоо дийнер буюу тэр хөлөг онгоцны Ахмадын оройн зоогийн тийм одоо үдшилэг болох хэвээр байдаг хөтөлбөрийн дагуу даанч цаг уураас олоод одоо маш давалгаатай муухай учраас хоол идэх тохиромж вэ. Тэгвэл хүний бие хүлээж авч чадахгүй бөөлж нөө суулганаа. Тиймээс ер нь хойшлуулчгаа гэж капитан хэлдэг. Тэгсэн чинь менежер нь ёстой тэгж болохгүй. Яагаад гэвэл энэ баячуудын тийм үү хүслийг одоо тэгж өөрчилж болохгүй. Тийм хөтөлбөр дээрээ ингээ гаргацсан бол юу ч болж исэн хамаагүй одоо зүтгүүлэх л ёстой гэдээ бүр ингээд зүтгүүлдэг. Тэгээд маш аимшигтай тэр нэгэн орой цаг агаар давалгаалсан докторгүй тэр орой капитан динер буюу одоо хөлгийн одоо Ахмадын оройн зог бий болдог. За тэнд оройн зог болвол маш тансаг зохион байгуулагдана. Тэгээд далайн шуурга улам ширүүсчээсэн ч гэсэн тансаг зог цуцлагдах ёсгүй гэж зүтгэсэн. За капитан болвол Ахмад болвол алдарт жүжигчин Вуди Харрельсон. Тэгээ Ахмадын оройн хоолнд 3-4 төрлийн тансаг оройн хоол идэж эхэлдэг. Гэтэл хөлөг онгоцны ганхалт ихсээд хүмүүс бөөлжиж
суулгаж, өөрөлдвөл одоо чисэг алдаж, хяналтаа алдаж эхэлдэг. Хаасайгүй хүмүүс хоолоо идснийхаа дараа бөөлждөг, суулгадаг, чисэг алддаг, бааш эсдэг утгалцсан бүр хачин юм болдог тэр дотор. Тийм. Тэгэхээр яг энэ сцен болвол бас одоо сатир буюу тэр одоо хэтрүүлэг явж байгаа мэдээж энд тансаг хэрэглээний физиологийн эргэлт явагдаж байгаа юм. Баячууд идэж байгаа тэр үнэтэй тийм үү нандин тэр тансаг хоол нь эцэстээ зүгээр л бөөлж шүү. Наа чин шээс болно, наа чин баас болж хувирна. Чи үнэтэй хоол иднэ үү? Бүр амар тансаг хоол иднэ үү? Эцсийст адилхан л баас болж хувирна гэдгийг харуулдаг. Байгаль бол ийм шударга. Тэгээ натур гэдэг бол ийм шударга. А хүний тэр хүсэл тийм капитализм л ийм ухаан авахгүй юу да гэдгийг харуулна. Тэгэхээр энэ бол өөрөө капитализмын шүүмжлэл юу ч идчихсэн, юу ч өмсчихсэн бид бүгд нэгэн адилхан биологийн махан биетэй. Чи бүр хэд дахин үнэтэй хувцас, хэд дахин үнэтэй идэл хэрэглэл зүүж өмсч болно. Гэхдээ чи эцсийц надтай адилхан биологийн л биетэй. Чи адилхан бие засна, бөөлжин, дотор мухаарна. Тийм. Тэгэхээр уг нь бол хүмүүний биед, амьтны биед тансаг гэдэг ойлголт байдаггүй байхгүй юу? Тансаг гэдэг ойлголт дэлхийн ертөнцийн дээр уг нь байхгүй байхгүй юу? Энд чи хүнээс гарч ирсэн хүний шунлыг л бид тансаг гэж хэлдэг. Гэдгийг эндээс одоо харж байна. Хит их эрх мэдэлтэй тэгээд одоо тэр үнэмлэхүй сул дорой байдлыг өвөөр одоо харуулж байгаа юм. Баячууд яасан? Цаг агаарын хүндрэлийг гүйл тоомсорлсон. Зоогийг үргэлжлүүлнэ гэж зүтгэсэн. Энэ нь бид бүхнийг хэн чаднаа гэсэн тэр хоосон итгэлийг харуулж байгаа юм. Үгүй баячууд цаг агаарыг ч хэн чадахгүй. Дэлхийг, байгалыг, натурыг баячууд хэн чадахгүй. Өөртөөгөө адилхан хүнийг тэгтээ тэр нь ядуу хүнийг бол хянаж чадах юм байна. Усан дормооргүй байгаа хүнийг оруулчт юм байна. Гэхдээ байгалыг хянаж чадахгүй байхгүй юу? Тийм. Байгаль бие махбод нь тэдэнд юу гэж хэлсэн гэхээр үгүй та нар бол жирийн л хүмүүс шүү гэсэн хариуг өгч байгаа гэдгийг энэ сценээс харж болно. Тэгэхээр баячуудын дүр төрх нэр хүнд эрх мэдэл нь шингэн ялгадас дунд уусч үгүй болж байгаа шүү дээ. Нөгөө нэг тансаг бардам баячууд чинь жодлон дээрээ суучсан бүр амтан болж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээрээ өнхөрж унаад, бөөлцөн дээрээ хальталж унаад тийм цэцгандаа одоо холилдоод хачин юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр юун тэр баян нөгөө дүр төрх эрх мэдэл тийм. Энэ бол зүгээр баасан дунд алга болно. Тэгэд энэ яг энэ үйл явдалтай зэрэгсээд онгоц далайн дээрэмчдийн одоо халдлагад өртөөд сүрдэг, тесэрдэг, живдэг. За тэгэхээр шууд утгаараа бол энэ юуг харуулж байна гэхээр капитализмын бэлэгдэл болсон тэр хөлөг онгоц сүрж байна, сүрнэ гэдгийг харуулдаг. За давхар утгаараа нийгмийн бүтэц нуруу унж байгаа юм. Тэр баян хоосон ангийн ялгаа тэгш бус байдал нуруу унж байгаа юм. За тэр тесрэлт болохын өмнөх нөхцөл нь маш чухал. За тэнд одоо Ахмад буюу капитан бол коммунист үзэлтэй хүн. За нөгөө талд нөгөө Орос баян Айсел шит буюу хог новш зардаг Орос ир бол капиталист үзэлтэй. За тэр хоёр уугаад сохтуу хилэлцүүлэг тийм мэтгэлцдэг. За нийгмийн систем буюу капитализм хэрхэн өөрийнхөө хэд хэрэглээ хий хоосон дэглэмийнхээ улмаас өөрийгөө сүтгэж байгааг физик символик хэлбэрээр энд харуулж байгаа юм. Энэ бүлэг хоёрын тэр бөөлжс шингэ алдалт, цэцэг алдалт бол баячуудын тэр уналт язралт нь өөрөө байгаль, систем, ёс суртахуун гурвын нийлбэрээр зайлшгүй тохиолдох тийм л сүрэл. Тийм. Тэнд байгаль сүрж чинь, систем сүрж чинь, ёс суртахуун сүрж чинь. Энэ гурвын хавсралт капитализмыг нуруу унгаана. Тэр тесрэлт
бөөлжих, эсвэл эрх мэдлийн эргэлт, энэ бүгд нь капиталист тэр дээд анги өөрсдөө бий болгосон нөхцөлдөө сүлж байгааг харуулах зорилготой. Одоо киноны гол одоо conversation буюу ярианд оръё. Энэ бол киноны хамгийн гол яриа бас энэ дүрмж байгаа. Бүх хүмүүс бөөлжөөд амтан болоо явцгаахад Америкийн коммунист капитан буюу Ахмад, Оросын капиталист эр буюу нөгөө ISL sheet буюу би хог навс авдаг гэсэн баян эр хоёр үлдээд уугаад ярилцдаг. Тэ? За энэ хөлөг онгоц бол аялал нь $250 сая төлбөртэй гэж хэлдэг. Тэ. За тэгээд одоо $250 сая хүн бүр төлж энэ хөлөг онгоцны одоо тансаг аяллыг хийж байгаа байхгүй юу? За капитан буюу Ахмад юу гэж хэлсэн гэхээр ус онгоцны Ахмад хамгийн сүүлчийн капиталист өөрийг нь дүүжлэх олцыг зарнаа гэж Марксийн үгийг гიშэлдэг. За дараа нь Орос капиталист миг аваад зарладаг бүх хүмүүст. Та нар коммунист Ахмадын онгоцон сууж явж шүү дээ. Гэсэн чинь капитан өөрийгөө хэлдэг. Гэхдээ би бол коммунист биш ээ. Би бол марксист гэдэг. За тэгэл тэр хоёр одоо Ленин, Маргарет Тэчер мэчээр ингээд одоо капитализм, коммунизм хоёрын яриагаар мэтгэлцдэг. За тэр бүх бөөлцийг люмпен бодлоод хараад цэвэрлдэг. Тийм. Тэр бүх нөгөө бөөлжил, жацаага одоо юу гэдэг нь тэр балиар өхнийг нөгөө нэг Өмнөд Азийн чинь хөрхэн амьтад чихвч зүүж агаад үхтлээ зүлгээд хөөсрүүлээд угаагаад цэвэрлдэг байхгүй. За тэр хэсгийг бас мастаж болохгүй. Тэгээд сохтоод нөгөө Ахмад капитан ч ахаад микрээр ярьдیں۔ Ном Чомскигийн Дэлхий яаж ажилдаг вэ гэдэг номыг уншдаг. Ингээ бүр дэлгэж агаад баяжсан хүмүүс толин дөөлсдөгөө хараад би балиар мангас гэж хэлхийн оронд тэд өөрсдийнхөө хийдэг зүйлийг зөвтгөх нийгмийн байгууламжийг хийд юм аа. Тэд нийгэмд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Тэд татвараас хүртэл зугтаж шударгаар төлдөггүй. Тэгээд эдсэн хоолныхоо жацаг болсон баасанд өөрсдөө живнэ гэдгийг гэж кино үгээр бол харуулж байгаа. Тэгэхээр дэлхийн ертөнц ингэж ажилдаг. Тэгэхээр энэ хөлөг онгоц өөрөө дэлхийн юм байгаа юм. Монгол улс юм байгаа юм. Тухайн нийгэм юм байгаа юм. Тэгээ ядуу улсын дээрэмчид тэр онгоцыг одоо дээрэмжиж байгаа шүү дээ. Ингэхдээ нөгөө гранат буюу гар бөмбөг шидэд онгоцыг дэлбэлдэг. Тэгсэн чинь нөгөө гранат нь тийм үү? Нөгөө тэр ус онгоцын дээр байгаа баян өвгөн, нөгөө баян Америк, Их Британий тэр хоёрын задсан гар бөмбөг байгаа байхгүй. Тэгээд тэр эмгэн нөгөө гар бөмбөг ингээд далан дээр имж шидсэн чинь тэр эмгэн ингээд тонгоож аваад өө миний ханаа энэ хоёулынгийнх нь одоо гар бөмбөгийн юу хийж байгаа юм бол гэж хэлээд дэлб үсэрдэг байхгүй юу? Тийм. Тэгээд тэр ус онгоц сөндөг. Тэгэхээр үүгээр найруулагч өөрчлөнд юу хэлж ийн гэхээр Марксийн үгийг хэлээд байгаа юм. Маркс түрүү Ахмад капитан хэлсэн те хамгийн сүүлчийн капиталист өөрийгөө дүүжлэх олсыг зарах болно гэж. Өөрөөр хэлбэл тэр Их Британий нөгөө англи эмгөө өвгөө ойж өөрийнхөө алах тесрэх бөмбөгийг задсан байна шүү дээ. Тэгээ өөрийнхөө хийсэн тесрэх бөмбөгт өгч штэ. Тийм. Бүгд тийм. Тэгэхээр Марксийн тэр хамгийн сүүлчийн капиталист өөрийгөө дүүжлэх олсыг зардж идэг гэдэг чинь капитализм явж байгаа байхгүй. Капитализм яаж нурах вэ гэхээр энэ бүх муу мухай чи явсаар агаад тийм үү капиталистууд дэлхийг сүрэлж гин, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож гин, улам их ядуучуудыг бий болгож гин, улам их үлсэглэн тэгш бус байдал шудраг ус боломжгүй байдлыг үүсгэж байна.
Ингэснээрээ тэд өөрөө өөрсдийгөө алж байгаа гэж Маркс хэлж байгаа. Энийг Ослонд гайхамшигтай харуулсан. Гайхамшигтай энэ бол. За тэгээд 10 гаруй хүн аврах зэвийн тусламжтай тийм үү ам гараад нэг арал дээр амьд хөлсөж яддаг. За ингээд киноны 3 дугаар бүлэг эхэлнэ. Island буюу арал гэдэг нэртэй. За одоо бүх хүмүүс привилежгүй буюу тэгш гараанаас эхэлнэ. Хинч тийм үү мөнгө төгрөгтэй, олигтой, сайн ар гэртэй, төртэй ч гэдэг юм уу. Ийм давуу эрхтэй привилежтэйгээр эхлэхгүй. Арал дээр одоо тэдэнд юу ч байхгүй бүгд цоо шинээр майгээд ижил гараанаас одоо эхэлнэ. За тэнд үнэхээр л хөдөлмөрлсөн нь мундаг нь одоо илүү байх нь уу гэдгийг эндээс одоо харж болно. За тэр хуучин ертөнцид гэх юм уу одоо тэр усан онгоцон дээр одоо энэ капиталист ертөнцид гэсэн үг. Үнэхээр л мундаг нь тийм үү хөдөлмөрлсөн нь баяжаад ийм өндөрт хүрсэн юм уу? За тэгвэл аралтай ч гэсэн одоо тэрхэн вэ штэ. За тэгээд одоо хэн нь тэгвэл илүү мундаг юм, хэн нь илүү хөдөлмөрчин бэ гэдгийг одоо энэ арал харуулна. Тэгсэн чинь арал дээр ирчээд нөгөө капиталистууд чинь босс орхоод яадаг. Тийм. Нөгөө ажилчдыгаа та нар энийг бүгдийн зөө ингэдэг мэг гээд үйлчлэх гээд хомроод яадаг. Тэг үйлчлүүлэх гээд. Тэг бүр хэд хоног өнгөрөөд уусчгүй болоод ирэхээр бүх зүйл одоо тодорхой болно. Тэнд Абигейл гээд жолон цэвэрлэгч Филиппин нэг 40-50 настай эмэгтэй байдаг. За хинч гал асааж чадахгүй байгаа. Хинч гараараа загас барьж чадахгүй байгаа. Бүр амьдрах ямар ч чадваргүй байгаа тэнд бүх хүмүүс нөгөө капиталистууд чинь. Тий. Тэгээд тэр нөгөө Филиппин эмэгтэй нэг 40 гаруй 50-аад насны тэр Филиппин эмэгтэй ганцхан тэр л гараараа одоо загас барьж чадна, 8 айлж барьж чаддаг. Гэтэл тэр бариад өгсөн загасын 8 айлжийн нэг арилгаад гэдэс дотхын цэвэрлжиж бүр чаддаггүй. Бүр юу ч чаддаггүй. Галч түлж чаддаггүй. Тэгээ Абигейл өөрөө галаа хасаан тэр амьтнаа одоо цэвэрлэн шарна. Тий. За ингээд одоо энд тэгш ирэх одоо яригдаж эхэлдэг. За барьсан 8 айлчнаас өчүүхнийг хүн бүрт өгөөд тийм үү? Тэ өөртөө загасныхаа талыг нь ганцаархнаа Абигейл авдаг. Тэг хүмүүс асуудаг, гайхдаг. Гү чи яаж ийна? Ямар шодлого болсон бэ? Яагаад ингэж муухай үйлдэл хийж байна? За Абигейл хэлнэ. Би чадж байгаа юм дарга байхгүй. Би энийг чинь барьсан байгаа зү. Та нар ямар барьсан юм уу? Тийм. Та нар өөрөө өөрсдөө тэгээ чөлөө зах зээл гэдэг шигээ яваад тийм загас магсаа бариад амьдраач. Тийм. Би барьсан тийм хэн хөдөлмөрлсөн тэр нь одоо ихийг идья гэдэг Абигейл. Би энэ галыг асаасан. Би энэ загсыг удсан. Би энэ загсыг цэвэрлээд шорлоод хийсэн. Тийм. Тиймээс би өөрөө л одоо энийг идмээр байна гэж айнаар анддаг. За тэнд тэгсэн нөгөө нэг хилгүү хөлгүү нөгөө хөгжлийн бэрхшээлтэй те яаж чадахгүй явж чадахгүй герман эмэгтэй хүртэл байгаа шүү дээ баян. За тэр чинь одоо бүр хачин юм болцсон сууж байгаа шүү дээ. Бүр тэрэгцэн ч алга болцсон. Тийм. Бүр хүний танаас бүр хасагдсан байж байгаа шүү дээ тэр адал дээр одоо. Тэнд бүр уусч олдохгүй тий. Тэгээ өнөөгийн нийгмэл баггүй юу да энэ бол. Одоо болохоор яг ийм нөхцөл эренгүүд нөгөөдөл чи ухаарад байгаа юм. Капиталистууд. Ухаарцсан. Эсвэл тэгс ирэх шаардаад л. Тийм. Хачин юм болно. Шудраг хэлснээс яриад л. Марксийн хэлсэн нөгөө чадaltaй нь чадлынхаа хэрээр хэрэгтэй байгаа нь хэрэгцээнийхаа хэрээр энтер гэсэн үгийг чинь яриад л. Тим юм шаардаад байна. Тий. За нэг шудраг хүмүүс одоо болж хувирнаа задвалчаа. Завин дээр нөгөө 0 цэвэрлж ийсэн тийм үү? Абигейл хамгийн нөгөө люмпен бодлоо таад чинь хамгийн доод давхаргын хүн
одоо арал дээр босс болдог. Бүгд тэр хүнээс хамааралтай болдог. Бүгд Абигейлээс тийм үү хоол олж идэхин тулд за чи босс бол гэж хүлээн зөвшөөрдөг. Ингээд Абигейл арлын босс болдог. За усан онгоцон дээр яасан? Абигейл хамгийн дор байсан хүн арал дээр хамгийн дээр хүн болж хувирдаг. За тэгээд нөгөө капиталист баян Орос ирд чинь хэлдэг. За нөгөө капиталист ирд чинь одоо коммунист болчтой. Тийм. Балраад хөрөнгө мөнгө тийм бүх юм алдаад ихсэлсэн чинь тийм үү үхэл тулаад идсэн чинь коммунист болоод хувирчдаг. Тэгээ ингэж хэлдэг. Хэдүүлээ одоо энэ арал дээрээ сайхан нийгэм байгуулъя л да. Абигейлгүй тийм нэг ийм үг байд юм а та мэдхүү. Чадлынхаа хэрээр хэрэгцээнийхээ хэрээр гэж. Тин чи одоо Марксийн хэлсэн үг байхгүй юу? Аль чадалтай нь чадалгүйдээ тусалнаа. Тэгжиж нийгэм болд юм а гэж Маркс хэлсэн байхгүй юу? Тэрэгцэртэйч тийм үү? Тэр яш чадахгүй, тэрэгцэргүй, тийм алхаж чадахгүй байгаа тэр хүн эмгтэйг хүртэл нийгэмд инклюжн хийж оруулах хэвээр тэрийг үхэх гээд орхиж болохгүй. Тэр хүн хэрэгцээнийх нь нөгөө тэгтээ хэрэг одоо чадaltaй нь буюу Абигейл загас биш чаддсан бол тэр одоо хүслийн бэрхшээлтэй эмэгтэйд туслах хэвээр гэдгийг одоо ярьж эхэлж байгаа байхгүй юу? Тэр одоо хүслийн бэрхшээлтэй энэ арал дээр байж ингээд үлсээ цангаад өгөх болохгүй. Та одоо загас барьж чаддаг гэд хувиа бодоод амьдраад байж болохгүй. Гэт коммунист удаа хөвсчдэг нөгөө капиталист Орос ISL shit гэдэг чинь. За манай капитан хөөрхий үхсэн юм шиг байгаа юм. Тэр онгоцны ослоос л амьд гарч чадаагүй юм шиг байгаа юм. Энэ арал дээр ирээгүй. За тэгээ Карл Яя хоёр бол арал дээр ирсэн тий. За одоо ингээд Абигейл ойлгоод тэг шийдвэр гаргадаг. За. Тэгвэл чадлынхаа хэрээр буюу эгчүүд мундагаараа гадаа хон. Галаа одоо манад хоноо. Эмэгтэйчүүд хэрэгцээнийхээ хэрээр буюу надтай цуг одоо тэр дулаан бүхэхт очиж хоно. Гэдэг. За тэгээ шөнө ирчүүд ирээд тийм үү нөгөө Абигейлд цонхоор нь хахуулт гэж үзнэ. Надаа ийм гоё релакс цаг байна. Би чамд үгүй. Намайг дотор оруулаад хонуулчих. Гадаа өстэй амар байна. Ямар ч амт яваад байгаа. Энэ цас бороо ороод байна. Унтаж чадахгүй амар байна те. Намайг дотгошоо оруулчих. Би чамд одоо арлаас буцаж тийм үү одоо тэр ертөнц дээр очиод би чамд одоо гоё юмнууд авч өгнө мөгнө гэл. Хахуулт гэж үзэн. Уучлаарай. За тэгээд тэр капиталист Орос ирийг бол Димитри гэдэг тий. За тэр Димитри эхнэрийнхээ цогцыг эргээс олдог, гашууддаг. Тэгээ жоохон үйлж яснаа эхнэрийнхээ тэр зүүцэн үнтэй бүгжийн үзүүнийхэн зүйлтийн бушуухан авдаг. За Абигейл тэр Карл гээд манай Яягийн найз залуухан, халуухан болохоор нь түүнтэй цуг унтна. Бус нь одоо гадаа хоноо гэж маргааш нь шийдвэр гаргадаг. За тэгээд Карл зөвшөөрөөд Яя буюу одоо найз охиноо орхиод нөгөө тавтай хөгшин эмэгтэйдээ тийм үү загсныхын төлөө загас олж идэхин төлөө орон байранд нэг дулаан унтахын төлөө унтдаг, секс хийдэг. Ингээд бие үнэлэгч болдог. Тэгэхээр эндээс эрэгтэй хүн ч гэсэн сексийн объект байж болдгийн шүү гэдгийг бид харах хэрэгтэй юм байна. Тэгээд цагаа тулахаар эмэгтэйгээ хайшдаг. Хэрвээ Абигейлийн оронд эрэгтэй хүн тэр арал дээр босс олсон болвол тэгээд Яяг ороод ир одоо чи минийх болно гэж дуудсан болвол Яя болвол Карлыг орхиод тэгж муухай зан гаргахгүй л байсан болов уу? Карл болвол Яяг орхиж байна. Тэгээд тэнд ингээд цуг хоноол тийм нөгөө Пресль гэж шагшуурган бичээнэг тэгж Абигейлтэй унтсныхаа төлөө одоо авдаг. Одоо баг мөнгө авч яах гэсэн үг шүү дээ бие үнэлж. Тэгээд Карл тийм үү Абигейлтэй тэгж явуулддаг болоод Абигейл түүнээс хүүхэдтэй болёо гэж
бараг хэлдэг. Тэгээ энэ арал дээр одоо амьдралаа бодъё сэтгэн шиг гэж. Тэгээ Карл эхлээд баг багаар жоохон мэдэгдъя. Шууд хүүхэдтэй яах юм бэ? Энтергээд. Тэгээ үүгээр бол юу харуулж юм гэхээр Карл яаяг буюу найз охиноо ингээ хайчдаг. За нэг иймэрхүү юм ингээд арал дээр одоо болно. Тэгээд эцэст нь яая тийм үү бүр уулдавж явж агаад Абигейлтэй цуг явж агаад ресорт алдаг. Яа тэгэл аврал энд ресорт байна. Энд ингээ хүмүүс байна. Бид нэр аврагдлаа. Одоо бид нэр нөгөө ясанц одоо хуучин одоо өөрсдийнхөө нийгэмд очиж болох нь штэ гэд бөөм баяр. Тэгэхэд Абигейл яг тэр дороо яаяг алах тийм одоо бодол орж ирдэг. Тэгээ Абигейл яагаад гэвэл буцаад нөгөө ертөнцид очивол хинч биш болно. Ахаад л нөгөө аимшигтай амьдралд хүлээж байгаа амьдрал биш. Ажиллаж мөнгө олохын тулд жодлон цэвэрлдэг ажлаа ахаад хийн. Энэ арал дээр бол Абигейл одоо босс болсон байгаад байдаг. Сайхан амьдраад байдаг. Тэ? Тэгэхээр Абигейл энийг авч үлдэхийн тулд яаяг үнэхээр алсан уу? Чулуугаар зохиж хөнөөсөн үү? Аль эсвэл ёс суртахууны хувьд өөрөөр хэлбэл үнэхээр л тэгш шударга тэгш нийгмийг ахиж бүтээх гэж байгаа юм бол одоо Ницшегийн хэлдэг шиг хэрвээ мангастай тэнцэж байгаа бол өөрөө мангас болж болохгүй гэж Абигейл эсвэл өөрөө адилхан капиталист хүн болоод шуналтай болоод мангас болсон уу гэдгийг өөрсөлдөнд найруулагч бол үзэгчдэд үлдээдэг. Тэгэхээр нэг ийм кино за тэгээд Triangle of Sadness гэдэг тэр нүдний оронд байдаг энэ гунигийн гурвалжин те энэ гунигийн гурвалжин бол Карлийн нүүрний булчинд байдаг гэж киноны ихэнд загварын тэр яндлаг хэлдэг. Өө чиний энэ нүүрний чин донд гунигийн гурвалжин байт юм байна гэж. Тэгэхээр үүгээр юг символ болгодог уу гэхээр эн чин стресс, өөртөө итгэлгүй байдал, дотоод тэр гуниг энэ тэрийг илэрхийлдэг. Давхар утгаараа бол одоо би юу гэж бодож байна, анзаарсан бэ гэвэл энэ бол нийгмийн бүтцийн гурвалжаан гэж. Ингээд одоо энэ гурвалжин дүрс үүсэж байгааз энэ гурвалжин дүрс өөрөө пирамид буюу капитализмын тэр пирамид гурвалжин. Дээд, дунд, доод гэсэн гурван анги байж байгаа пирамидад. Гурвалжин хэлбэрийн нийгэм түүний орой дээрх хитгэн хүн тэгээ суурин дээрх олон хүмүүс явж байгаа шүү дээ. Тэгээ тиймээс Triangle of Sadness гэдгээр тэр пирамидын капитализмын гурвалжин илэрхийлж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээ онгоц гэдэг бол өөрөө тэр хөлөг онгоц яахт бол капиталист нийгмийн оргил тэр одоо энэ пирамидын энэ дээд оргил хэсэг нь тэр хөлөг онгоц байсан. Кастинг буюу тэр одоо Карл загварын тайзан дээр загварын хувцас өмсөөд инээмсэглэлээ өөрчилдөг штэ. Хэрвээ чи H&M шиг Mia брэнд бол энэ Balenciaga шиг дээд зэндааны брэнд бол very serious бай гэдэг. Тэр бол эмпатигүй байх тусмаа чи үнцэнтэй болж идэг. Энэ бол капитализмын ажилтг дүрмээ. Капитализмд хэрвээ чи эмпатитэй байвал чи социалист болно, коммунист болно, марксист болно. Хүнийг боддог болвол чи мөнгө хийж чадахгүй. Харин чи эмпатигаа устгавал хүнийг бодхоо хайрлахаа болвол чи баяжин мөнгөтэй болно, пирамидын оргилд гарна гэдгийг өгүүлдэг. Абигейл бол яах вэ? Хувьсгалын дараах тэр шин дарангуйлагчийн дүр. Эрх мэдлийг авсан хойноо яг хуучин дэг журмыг арай өөрөөр л ахин давтдаг. Тийм. Хэрвээ Абигейл яаяг хөнөөсөн болвол тэнд аврал байхгүй. Гэхдээ Абигейл хэрвээ тгээгүү болвол тэнд болвол одоо найдвар бий. Тэгэхээр энийг ер нь хөнөөгөөгүй гэж үзэх боломжтой. Тийм, хөнөөгөөгүй. Тэгэхээр ийм байна. Гайхамшигтай ингээд хамгийн тустай киногаа танаас ярьж өглөө, анализ хийлээ.
зарим нэгэн символуудыг тайлбарлалаа. Баярлалаа.